баяртай байна. Гэрчил хийхлээр бодоод ер нь эсийн бүлэг маань өнгөрсөн хугацаанд яаж явсан болоо гэдэг өнгөрсөн амьдралаа жоохон ингээ харсан чинь үнэхээр талархмаар цаг өчүүд өнгөрсөн байна. Тэгээд анх хотод ирээд их сургуульд ороод оюутан болоод тэгээд өнгөжил цуглаанд явж эхлэх үед эсийн бүлэгтэй холбогдсон. Тэгээд анх одоо яг эсийн бүлэг болоод чи манай эс шүү, манайх шүү, манай хаан гэдэг тэр үгүүдийг ингээ сонсонгууд яг цуглаанд одоо нэг тийм хин нэгэн болж байгаа юм шиг те яг цуглааны нэг хэсэг болж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг бол анх авч ирсэн. Тэгээд анхны маань эсийн бүлгийн ахлагч одоо маш итгэмжтэй, маш тууштай, маш их анхаарал халамжлаад хандуулсан гэж юм бол би харсан. Тэгээд одоо л ер нь олж харж байна. Тэгээд маш их одоо дөнгөж нөгөө сургууль сурж исэн. Тэгээд гэрээсээ хотод анх удаа амьдарч байгаа учраас маш их халамжилсан байна. Тэгээд байнга л нөгөө ярьдаг, байнга л хуваалцдаг. Тэгээ хамгийн гол нөгөө итгэлийн амьдрал дотор яаж амьдрах вэ? Яаж одоо бурханд итгэх вэ? Тэгээд хамт одоо хичээл хийх, Библи унших, залбирах тийм зүйлүүдэд үнэхээр тууштайгаар одоо ингэ чиглүүлсэн байгааг болж харсан. Тэгээд үнэхээр талархмаар байна. Тэгээд өөрийн маань одоо оюутан байх үеийн эрүүл мэнд, сурлаг одоо төлбөр, ар гэрийн асуудал гэдэг бүхэл юм дээр бид хамт ярилцаж, хамт одоо залбирч туулсан. Тэгээд үнэхээр одоо бодоход ч гэсэн үнэхээр мундаг эсийн ахлагчтай байж гэж бодож байна. Тэгээ бас үнэхээр ийм систем байгаа нь бас талархмаар юм аа, чуулган маань гэж бодож байна. Тэгээ миний одоогийн байгаа эс маань болохоор ээжүүдийн эс байгаа. Тэгээ ээжүүдийн эс маань бас маш чухал амьдралын маань тод тийм хэсэг байна. Тэгээд яагаад гэхээр мэдээж нөгөө эхнэр болоод, ээж болоод шинэхэн үе дээр учраас олон ээжүүдтэй хамтдаа ингээ ярилцаад, эсийн бүлэгтэй уулзаад, тэгээ бурхны үгээр хамгийн гол нь яаж одоо тэдгээр зүйлсийг давж гарах вэ? Хэрхэн одоо хит их санаа зовхгүй байх вэ гэдэг ч юм уу те. Маш тийм энгийн зүйлүүд дээр хамтарч ажилласан. Тэгээ бид нар эсийн бүлгээр хичээл хийх, тэгээд хамтдаа салхинд гарах, бинийгаа ерөнхийдөө бурхны үг рүү ингээд яаж одоо уруу татах вэ? Яаж ингэж нэгдэх вэ гэх тийм юмнуудыг маш идэвхтэйгээр ингэж өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан. Тэгээд одоо хүүхдээ өсгөж байгаа хүүхдүүдийнхээ байгаа байдлыг ч гэсэн харах юм бол үнэхээр эсийн бүлгийн маань үр дүн бас бурхны ивэл өрөөл ингэ байгаа нь бол харагдаж байна. Тэгээд өөрөө нөгөө эсийн ахлагч ч гэсэн бас байж үзсэн. Тэгээд одоо удахгүй бас ээжүүдийн эс маань бас хуваагдах гэж байгаа. Тэгээд яг гоо ингэ бид нар ээжүүд одоо ингэ хуваагдаад тий одоо цөөхөн болтоо ч юм уу ингээд хуваагдах нь гэдэг ингээд жоохон гонигтай ч гэсэн чуулганы хувьд бол маш том баяр хөөр энэ бол ингээд өсөн дэвжих юм шат байгаа. Тэгээд ийм зүйл гэсэн болж байгаа нь ихэд талархалтай байна. Тэгээд цаашдаа яах вэ гэхээр миний хувьд нөгөө эсийн ахлагчийн хувьд одоо цаашдаа өөрийнхөө авсан тэр ивэл өрөөлүүдийг хайр халамжийг одоо хүмүүст яаж үзүүлэх вэ гэдэг талаар юм бодож байна. Тэгээд эсийн ахлагч гэдэг маань ерөнхийдөө нөгөө миний ойлгож байгаагаар Бурханаас одоо биднэрт өгч байгаа нэлээд одоо тийм маш том ивэл өрөөл юм аа гэж бодож байна. Яагаад тэгэхээр сайн мэдээ тараах, хүмүүсийг халамжлах, үнэхээр тэр Бурханы хүсэж байгаа, Бурханы өмнө гаргадаг тэр золиос зориулт гэсэн гарах боломжтой тийм одоо үйлчлэл учраас маш их одоо талархал хүлээж авах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд мэдээж одоо өнөөдөр бид нар эсийн бүлгээрээ цуглаад маргааш үр дүн гарахгүй ч гэсэн удаан хугацаанд бид нар тууштай, төвчээртэйгээр хүмүүсийнхээ өмнө үйлчлсээр байх юм бол бас үр дүн гарах байхаа гэж найдаж байна. Тэгээ манай анхны маань эсийн ахлагч гэсэн магадгүй намайг анхаарахтаа одоогийн төв төрхийн маань бас хараагүй байх тийм болохоор маш их тууштай байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд одоо итгэлийн амьдралыг маань 100% гэж бодох юм бол эсийн бүлгийн уулзалтууд, хичээлүүд, цугларалтууд ер нь бол 70-80% нөлөөлсөн гэж би бодож байгаа. Тэгэхээр ажилд орох юм уу, одоо оюутнаа төгсөх, гэр бүл болох, хурим хийх, хүүхд гаргах бүхэл үед маань ингээ эсийн бүлэг маань хамт байсан байна. Тэгээд мэдээж одоо оюутан байж байгаа ажилтны эс рүү ч юм уу ингээд дараагийн зүйл рүү ингээд ороход хэцүү ч гэсэн бид нар нөгөө өөрийнхөө итгэлийн амьдралыг томоор харах юм бол бүр бид нэр цаашдаа нөгөө ахмадын эсийн бүлэгт ч юм хамрагдах одоо ирээдүйн бидний хүлээж байгаа учраас одоогийнхороо ч юм уу би эндээ л байна ч юм уу тийм одоо характераар биш бид нар бол ингээд өсөж дэвдэж байгаа хэрэг юм аа гэж бодож байна. Тэгээд мэдээж одоо эрэгтэй хүн эмэгтэй эст орохгүй шүү дээ. Гэхдээ эмэгтэйчүүд нөгөө ээж болоод өөр эст ороод ч юм уу те эхнэрүүд өөр эст ороод те ажилчид өөр болоод оюутнууд өөр болоод ингээд явна. Тэгээ энэ маань бол ингээд чуулганы зөв систем байна. Бас өсөлт бас харагдаж байна гэж бодож байна. Тэгээд
өөрийнхөө одоо итгэлийн амьдралыг чуулган доторх одоо байр сууриач гэсэн маш өргөнөөр ирээдүйдээ уртаар хараасаа гэж хүсэж байна. Тэгээ бүр манай хүүхдийн цуглаанаас өсвөлөд өсвөр одоо оюутан ажилчид тий одоо ээжүүд, аавууд, залуучууд, ахмад гэдэг нэг олон бүлэг байгаа учраас одоо хаана ч ингээд одоо бид нар хамрагдах боломжтой байна. Тэгээд өөрийнхөө итгэлийн амьдралыг томоор хараасай гэж бас ах トゥ усыг уриалмаар байна. Тэгээд би ч гэсэн одоо бас оюутнаа туулаад, ажилчдаа туулаад одоо ээж гэдээ явж байна. Тэгээд дараа нь бас ямар бүлэг хүлээж авах мэдэхгүй байна. Тэгээд одоохондоо ээж байна. Тэгээд ямар ч тач эсийн ахлагчтайгаа бас урамшуулахад үнэхээр бидний үйлчлэл маань бол ингээд үр жимс өөх болно. Тэгээд хамтдаа төвчээртэй байгаасай. Тэгээд магадгүй нөгөө 7 хоногийн дараа, сарын дараа ч юм уу биш ч гэсэн жилийн дараа үр дүн өөх байхаа гэж итгэж байна. Тэгээд бас нэг үр дүн бас өөрийгөө нөгөө болсон гэж итгэж байгаа учраас та бүхэндээ бас гэрчлэлтэй хуваалцлаа. Тэгээд эсийн бүлэгтээ идэвхтэй хамрагдаад эсийн ахлагчтайгаа бас ой дотн байгаасай гэж уриалж байна. Баярлалаа.